За шинэ 7 хоногийн мэнд өнөөдрийн дугаар дээр та бүхэнд улаачийн бие дээр ингээд онгод тэнгэр буюу нөгөө өвд эцсийн сүнс орж ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэр процесс яг яаж явагддгийг одоо өөрийнх нь тухайн улаачийн сүнс нь хааш очсон байж идгийг те энэ талаар ярих болно. Тэр онгодын зүгээс ярьсан яриа байгаа байхгүй юу? Анханасаа ингээд буухад ямар байдгийг улаачтай өөрийгөө ингээд мэдрүүлэхэд юу байдгийг ямар процесс явагддгийг те нэлийн хөгжилтэй онгод ах шиг байна. За тэгээд ингэсэн байна. За ингээд анх улаач нь ингээд нөгөө хуйгаа өмсөлтэй зориулагдсан хувцас өмсвөл бурал яаж бодсон бол гээл хуйгалсан хөөрхөн улаач нь хингэргээ нүдэх гээд сууж байна гэж сэтгэл хөөрөөд л хойно гүгээд ирнэ. Баруун мөр зүүн мөрнөөс нь татас хийхэр нөгөө улаач нь налалт гэдгийг мэдэрнэ гинэ. Сэтгэл нь дайвалзна. Тэгэхээр нь хоёулынгийнхэн сэтгэл нь хөөрнө гинэ. Тэгэд яана буула би чамтайгаа авчирлаа гэдэл гинэ. Хоёулсан хөөрхөн улаач гिचжээ яг нэг юу шиг санагдчихлаа. Нэг хувц өмсүүлсэн күгэлтэйгээр ингээд нэг тоглох гээд хүүхдүүд ингээд сэтгэл нь хөөрөд байгаа юм шиг те. Онгот нь тийм тоглоомор тоглож байгаа юм шиг. Улаачийн хувьд болохоор ингээд бас их шинэ юм юу яах ч штэ. Амьдралд нь шинэ мэдрэмж, одоо шинэ хуудас нэгдэж байгаа гэсэн үг те. Хий биетэй тэр хүнтэй одоо нэгдэх, уулзрах энэ анхны тийм процесс явагдаж штэ те. Тэгэл хоёр талд хоёр нөхөр ингээд сэтгэл нь хөөрөл байж гинэ. Ингээд ихний цохилт хийнэ гэж байна. Намайг ороорой гэд энэ бэлэн болчихлоо гэхэд шүп гээд л орохыг хичээнэ. Гэтэл улаач тэр үед анхаарал нь төвлөрөөгүй учиг буурлыг төдийл оруулахгүй гэж байна. Эхний оролдлого ийм л байна. Химнэлэн жигдрээд ирэхийг хүлээн гинэ. Улаачийн анхаарал төвлөрөхөөр хингэргийн дуу жигдрээд ирнэ гэж байна. Төвлөрөлтийг олохын тулд бясалгал хийдэг гэж байгаа. Бясалгалыг хийхдээ одоо ийм дуу чимээ үйлслэл зэргийг оролцуулж төвлөрөх юм бол чимээгүй төвлөрснөөс 7 дахин үр дүнтэй гэдэг жаа. Тэгэхээр энэ улаачид ингээ хингэрэг цохоод идэг нь ерөөсөө л төвлөрлийнхаа чанарыг юм уу хурдыг дээшлүүлэх гэсэн л юм процесс юм билээ л дээ. Тэгээд яг нь төвлөрлийн нь бол тэр дуу чимээгээр нь мэдхэн шүү дээ. Жигдхэн ч байдаг юм уу яадаг чинь. Тэгэхээр нь хөп гээд л үсрээд орно. Өлмиг өрөө орой руу нь хатгана гинэ. Тэгэхээр ингээд эргэлдээ дотогшоогоо орчихдаг гэж байна. Хөлөөрөө дотоошоогоо орох нь шүү дээ. Дээрээс доошоо. За ингээд онгод улаачийн бие дотор эргэлдэнэ гэж байна. Тэр үед улаачийн бие байдгаараа л халууд үгээд нэг юмд зүрх сэтгэл нь хөөрөөд хөглөөд байгаа юм шиг мэдрэгдэнэ. Инхээр нь дотор нь зүв хараад суухыг хичээнэ. Ямар ч нэг эргэлдээд орчт юм байна. Тэгснэ ямартаа ч хоёр гараа сайтар тэлэх хэрэгтэй. Буруу хараад ар шил рүү нүрээ харуулад буучгаж магадгүй. Тэр үед жаахан улаачийн толгой эргэлдэж мэдрэгддэг. Тийм учраас нэг гараараа нөгөө гараа эргүүлээд эргээд сунаа. Яг энэ үед улаач биеэс ихсэрдэг. Төсөөлөгдөж байна уу? Хүрд гэдэг чинь эргэлдэж байдаг учраас биднийг хөөж гаргах гээд байдаг. Тийм учраас олон газар гогдож авах хэрэгтэй. Гараараа гогдсон бол нүрээ тааруулах хэрэгтэй. Энэ нөгөө сүнс цуврал дээр гардаг те бас хар сүнснүүд ч гэсэн хүний энэ хүрд болоод сүнсэн биед ингээд суудаг гэж байгаа. Тэгэхээр тэгж суухын тулд ийм тэмтрүүлтэй гогддог юмтай гэж ярьж ирсэн те хар сүнснүүд. Яг тэрэн шиг бидний бүх хүрднүүд эргэлдэж идэг учраас одоо энэ нэг моторын үүрэгтэй те эрчим энергийг бидний ингээд сүнс махан биед ингээд шингээж идэг үүрэгтэй учраас ингээд байнга эргэлдэнэ. Тэгэхээр цагаан сүнсч вэ, хар сүнсч вэ ингээд эргэлдэнд дисэж одоо бид байхын тулд ялгаагүй л гогддог болж таарж байна. Гараараа гогдсон бол нүрээ тааруулах хэрэгтэй. Нүдийг нь нүдэнд нь, амыг нь аманд нь байрлуулах хэрэгтэй. Тэр үед улаачийн нүр ам захтана. Тэгээд таарчхаар улаачийн тэр хэсэг бадараад бэржигнээд юм байгаа нь мэдрэгдэнэ. Өөр хүмүүн байгаа нь мэдрэгддэг. За нүур гар хоёр болчихлоо. Одоо бүхсэн биеэ нийлүүлнэ гэж байна. За бүсэлгээс доошх биеэ тааруулах нь байна. Ямартаач ахар сүүл хүртэл сайтар тонгоогоод өгөх хэрэгтэй гэж байна. Улаач нар ингээд оцоогоод өцгийгээд бүхцээ чихдэг бидтэй. Эн чинь бууралж нь чихэлдээд бүхсийг тааруулж байдаг юм аа гэж байна. Одоо хөлөж их хэрэгтэй. Эвтэйхэн удаан зийдэг юм аа. Тэр үед улаачийн хөл бэржигнэж байдаг. Яг ингэж чихэж байгаа үед улаач босоо байна. Ингээд дотор нь орчихлоо. Одоо хөдөлгөн. Хөдөлгөх гэхээр өөр хүний юм чинь яаж өөрийн юм шиг хөдлөх вэ дээ. Дээрэс нь улаачийн сүнс булаацалтна гэж байна. Тиймээс улаачийн биед суусан бол дараа нь улаачаа доош нь хөл рүү чихнэ гинэ. Улаачийн сүнсийг хөл рүү чихнэ гэсэн үг болж таарж байна те. Тиймээс биеэс сайхан том болгоод биеийг хөөлгөнө. Дээрээс нь бууж орчхоод дотор нь хөөн гэсэн утгатай. Тэр хэмжээгээр улаач шахагцаар биеийн одоо хөл хэсэгт ирнэ гэж байна. Тэгэхээр улаач байгаа газар хөл бадаарнаа гэж байна. Тэгээд дараа нь бадаарсан хөлтэй пацаасан биеийг хөдөлгөнө. Ив хавгүй хачин хөдлөд байдаг нь тэр. Тэгээд яхаа олон удаа хэрэглээд байхаар аяндаа тасна. За нэг иймэрхүү юм болд юм. Тэгтэл улаач нь дотор нь байгаа онгод орж ирэхээр яаж мэдрэх вэ гэхээр
одоо нөгөө улаачийн талаас ямар мэдрэмжтэй байхыг ярих гэж шиг байна. Онгод орж ирэхийг хүлээгээд өнөөдөг чинь орж ирэх болов уу яах вэ гэд хөөхөн царайлаад сууна. Бөө эргэлзээ. Тэгтэл толгой жирвнээд нэг юм ороод л ирэх шиг болно. Энэ буучих уу, би унгах уу гэд яг тийм мэдрэмж болно гинэ. Ингээд л дотор онгод эргэлдэж байгаа учраас толгой эргээд байх чинь зүүн зүг үү, баруун зүг үү гэд бодоод сууж байна. Тэгтэл гар тэхвэгдээд ороод ирэхэд юу болчих вэ эн чинь гэд. Тэгтэл нүүр нь бэржгнээд унана. Энэ ороод л ирсэн юм шиг байна да гэл. Хил аман даригнаад нэг л биш болоод эрүү ам нь урагшаа хошоо болоод явчихна. Тэгээд нуруугаа дээш доош болгоод судал модлаа застдаг ч юм уу те. Ингээд хөдлөөд эхэлдэг юм байна. За тэгээд ингэж байснаа хөлөө хөдлөнө. Тэгэхээр би чинь яалаа, яагаад байна гэдэл эргэлзэн гинэ. Ингээд гинэт мэдрэмжүүд алга болчихно. Дотор нэвтийнхэн байр эзэлчихээр мэдрэхээ байцгаж байгаа нь тэрэ гэж байна. Тэгэхээр хэсэг хугацаанд одоо онгод тэнгэртэй өгдөц бид ингээд байр эзэлдэх хүртэл жоох ингээд янз бүрийн мэдрэмж авч ирсэн аа. Эзэлсэн хойно ямар ч мэдрэмжгүй болчихдог гинэ. Тэгэхээр нөгөө улаач гайхна гинэ. Нөгөөт чинь алга болчихоо, гараа явчихоо гэл те. Хамгийн түрүүнд ботхороо их урам хугардаг гэж байна. Тэнгүүд нөгөө дотор нугасаа ороод эзэлсэн байгаа шүү дээ тий. Онгод тэнгэр нь хөөе би дотор ч юм байна штэ гэл ингээл бодуулахыг хичээдэг гинэ. Тархийг нь ажилуулна, хилийг гэхээр хил орооцолдоод байна. Онгод тэнгэр нөгөө ихэн үедээ хараахан тэр улаачийнхаа тархи толгойг одоо ажилуулах, юм бодуулах тийм нөхцөл нь боломж нь бүрдээгүй байхдаа ингээл иймэрхүүл байх нь яаж энэний тархийг ажилуулах вэ гэл. Улаач маань дахиад нэг оролдоод үсцэхээс гээд л хингэргээ нүднэ. Тэгэхээр би байгаагаа нотлох хэрэгтэй болно биз дээ. Их сайхан аялгуулад нүтгэхэр өнөө молгоо чинь би мундагтаа сайхан товчлоо л гин. Ингээл өөрийгөө товчлоо гэ гой товчлоо гэж бодоод ирэхээр нь бүр бөө уур хилэн бадраал ирнэ гинэ. Нэг онгод тэнгэр нь. Улаач болохоор хингэрэг яасан гой дуурайд байна гэдэл суугаад байна. Хамгийн түрүүнд ходоод доор нь удирддаг гинэ. Удирдах нь хурдан байдаг гэж байна. Хурдан өсөх нь улаачийн аман цангаад л хамаг юм байхгүй юм шиг оргиод ирнэ гинэ. Тэгэл улаач цангаад байна гэдэл гүд хийдэл байна. Тэгэхээр нь би ч бас тамиртай болоод ирж байгаа юм. Хөлийг нь ч ингэж хөдөлгөөд гарыг нь ч ингэж л хөдөлгөн. Тэгээд ирэхээр өө над дотор байж исэн юм байна гэж нэг хэсэг нь бодно. Эсвэл сүлд буугаад ирсэн юм байна гэд эвлэрхтэйгээ болно гэж байна. За ингэж байтал буурлаа та хин бэ гэдэг. Тэгэхээр би өвгчин байна гэдэл. Тэгэхээр нөгөөд чинь дахиад л буурлаа та хин бэ гэхээр би өвгчин байна л гинэ. Өвгчин байна гэхгүй тэгээ өөр өвхтэй гэж. Тэгэл манай ямар өвг юм болоо. За ямар тач эрэхтэй юм байна гэдэл ойлгож эхлэн гинэ. Өө сахалтай юм байна. За тэгээд эхний ээлжинд бол эр эмээ мэдлцэж авнаа гэж байна. За тэгэл би чинь ангаахын буурал шүү дээ гэж ярихаар улаач энэ буурал яах гэдэг юм бол юун ийм там бэ? Яах гэж байгаа юм болоо гэдэл бодоод эхлэн гинэ нэг улаач. Зарим нь болохоор ингэж бодол ингэж орж ирсэн ч юм бодулсан ч гэсэн бас л эргэлзээл байгаад байдаг гинэ. Тэгэл онгод тэнгэр чи ялгаагүй л хүн байсан юм чинь амар байна уу гэл ингээл мэдлэлтийн гинэлтэй. Тэгэнгүүт тэгэхээр нөгөө улаач нь амар байна уу гэж боддог байгаа хгүй толгоондоо хариулаад онгод тэнгэрийн үг яриач ингээд бодлоор орж ирж байгаа юм шиг байна. Тэгмэд улаач би өөрөө бодоод байгаа юм уу үгүй мүү гэдгээ ялахгүй байгаад байдаг гинэ. Амар байна уу гэсэн бодол орж ирж гин гэж ойлгоод байдаг юм шиг байна. Тэгэхээр нөгөө онгодууд чинь яаж энэ хүүхдийг мэл гайхуулах вэ гэд бас баахан боддог гинэ. Одоо би байгаа ороод ирчлээ чи өөрөө бодоод байгаа юм биш ээ гэдгийг одоо ойлгуулах гад л байна гэсэн юм байна. Тэгээд хэлээр нь оролдоно гинэ. Бусдалцуулахад би одоо айлгүйтэд байна гэд дахиад нэг юм нэмчин гинэ. Өөрийгөө л бас ингэж ингэж ойлгочдөг гин. Өөр яаж гайхуулах вэ энэ хүүхдийг гэд бодоод аргаа барахтаа хүмүүс шантрахаараа нулимс гойжулдаг гинэ. Ойлохоор энэ юу нулимс вэ гэд ганц удаа гайхангаа алдна. Тэгэхээр буурал буучаад ойлбоо би шантраад ойлвоо гэд бас нэг тэнийг юм бодоод эхлэн гинэ. Тэгэхээр нь бүр ойлгоч дургу хүрнэ гэдэг нь болно биз дээ гэж нэг онгот нь бүр ойлгож өгөхгүй болохоор нь бүр за боли өөрөө юм асуудал нь байж л бай гэд ямар тач чихэлдээд сууж байтал болно биз дээ гэж хороогийн наранд хоёулаа тамиртай болно доо гэд хэд хоног юм бодохгүй сайхан дураараа шанаагаа тулаад суугаад болохгүй бол унтаад суучнаа гэж байна. Ингээд л хоёулаа нийлээл унтаал байна гэж. Тэгтэл улаач чинь би энэ унтаад хорхираад байдаг харин тархин ажиллаад байхаар хөөе би унтаад байна уу зүлээд байна уу тархи ажиллаад байна уу гэд гайхаад толгой дотор нь дүүрээд ирнэ гэж байна. Тэгэхээр нь албаар энэ нэг юм намайг сэрэхнүү гэд унтаад байдгаа гэж байна. Буух болгондоо л унтаад байна. Энэ ингэж байвал яах вэ гэж янзын үсэх юм байна. Юм хийтэл нь л унтаад байдаг гинэ. Тэгээд өнөө улаач чинь намайг давж гарахын тулд унтахгүй тулд хингэргээ нүдэж байх ёстой гэд нүдэж эхлэн гинэ. Тэгэхээр нүдэдээ гэл тэр хооронд нь жаахан тархиных нь эсүүдийг холбоход энэ ийм үгийг ингэж хэлдэг юм байна. Гэх мэтчлэн энэ орчин үеийн үгнүүдийг тийм тархинд нь одоо юу болоод байгааг яаж одоо ойлголцох уу гэдгээ онгод тэнгэрүүд бас тэр хооронд судалж идэг гинэ. Тэгээд ингээд тэнгэрийн нүдүүлээ суулгачаар улаач бол ингээд нүдэл идэх гэж байна. Удаан ингээд суугаад байгаа хэрнээ ядардгүй гинэ. Яагаад ядрахгүй байна гэхээр би бас хамт нүдэлцэж байгаа учраас гэж байна. MNT код гэд
дугаарын 3 дахь дээр нөгөө Бүртчин хоо марлын тухай ярьсан да. Тэр хоёр хоёулаа улаач байсан. Тэгээ хоо марлын эрдэм чадлыг ингээ үзэхэд бөөлүүлсэн чинь бүр 30 хоног унтаагүй юм идээгүйгээр бүүлж чадсан гэдэг жаа. Тэр чинь болохоор энэ онгод тэнгэрийнхаа хүчээр те хамтдаа байгаа учраас тэр хүн унтахгүйгээр юм идэхгүйгээр 30 хон чад байгаа гэсэн үг болж тааш нь яг тэрэн шиг онгод тэнгэр нь ингээд буусан тохиолдолд яах нь улаач хүн ядрахгүйгээр ингээд нэлээд удаан хэцэнгэргээ дэлдээ суугаад байх боломжтой юм байна. Тэгэхээр ингээд ах юм бол өөрт чинь одоо онгод тэнгэр аль хэдийн буучжээ гэж ойлгож болох нь байна. Энэ одоо шинж тэмдгээр гэх юм уу? Хідэн гараг бөөлөөд ирэхлээр би ч бас нэг хідэн үг судалсан юм байна. Ярихтайгаа болно гэж юм. За онгод тэнгэр нэлээ үг судалцаа. Одоо энэ онгод тэнгэр чи хэдэн зуун жилийн өмнө амьдарч исэн тэгээ бидний үг дэц байгаа. Бүр хэдэн мянган жил өмнө амьдарч исэн үг дэцүүд байгаа учраас бидний үг ярианы ойлголцох одоо үгийн утга хүртэл ингээ өөрчлөгдсөн байдаг. Жишээ нь ингээл амиа хичих гэдэг үг юм да. Одоо бид нар бол их сөрөг утгатай штэ. Амиа хичээсэн гэж ярьдаг. Эрт дээр үедээ бол эн чинь эерэг утгатайгүйсэн байгаа байхгүй юу? Өөрийгөө хичих гэсэн утгатай. Бусдад гай болохгүй өөрөө өөрийгөө аваа явуучих чадвартай байх гэдэг утгаар амиа хичих гэдэг үг хэрэглэгдэж байсан байх жишээ нь. Тэгэхээр үгийн дуудлагаас ихсүүлээд үгийн утгаас ихсүүлээд өөрчлөгдсөн учраас тэрийг онгодууд ингээд зах зухаас мэдхэд жоохон хугацаа хэрэгтэй болдог байж таарж байгаа юм. Тэр тархинд өгнүүдийг ингээд судлаад ирэнгүүтээ за энэ улаач чинь манз гэдэг үг мэддгүй юм байна. Тэгэхээр энэ үгээр ярих гэж бодоод өөрийнх нь огт мэдхгүйгээр яриад тэгэхээр хүн бас гайхандаа тий. Тэгэхээр за манз бариадах гээд амаар нь хэлнэ гинэ. Манз гэдэг нь юу юм бэ гэд нэг улаач гайхаж ирдэг гинэ. Манз гэдэг үг шинээр зохиочлоо гэд бас солиороод эхэлдэг гэж шүү. Зарим нэг нь өөрөө зохиосон гэж ойлгож байгаа бол Google дээр үзэх хэрэгтэй. Манз гэдэг үг жишээ нь Google дээр илэрж байгаа байхгүй юу? Илэрч байгаад байгаа байхгүй юу? Тайлбар Монгол эртний одоо хэрэглэгдэжсэн үг. Тэгэхээр улаач ингээд өөрийн мэдхгүй үг гарч ирэх юм бол ер нь бол онгод тэнгэр нь одоо бид нь орж ирсэн. Тэр онгод тэнгэр ярьж гинэ гэсэн үг болж тарж штэ тий. Энэ жишээ яг юун дээр тарж байна. Манай даалд ухамсартайгаа холбогдсон хэсгээ шалгах гээд 6 дугаарын хамгийн сүүлийн дугаар. Тэр дугаар дээр хэрвээ та даалд ухамсараас энэ далдын ертөнцөөс мэдээлэл авах чадвартай болсон бол өөрөөсөө асуулт асуугаад үзээ гэд тэгдэг тий. Өөрөө чи өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй судалж байгаагүй тэр талаар өөрөөсөө асуугаад үз. Тэгэхэд өөрт чинь толгойд чинь бодол орж ирээд хариулт гарч ирж ивэл та даалд ертөнцөөс тэр мэдээллийг авсан байх боломжтой. Авах тэр холбоос чинь нээгдсэн байна гэж бол ойлгож болно гэж гарсан. Тэгэхээр яг тэрэн шиг өөрөө чинь хэрэгэлдэггүй мэддэггүй үг гараад эхлэх юм бол онгод тэнгэртэйгээ холбогдсон байна гэж ойлгож болохоор юм байна. Тэгээл тэрэг гэдэг үгийг хэлнэ. Чи намайг нэг тэрглээд өвчүү хавиргаа нийлүүлэгдэх гин. Хүү тэрэг гэдэг нь юу юм бол гээд дахиад л гайхна гинэ улаач. Тэнгүүд өгнийхээ тайлбарыг хийх хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд нөгөө улаачи чинь твцэж аалт шиг бөөлхийг тэрэг гэдэг гээд яг биеийн тим хэлбэртэй те болгож одоо улаачид үзүүлэх нь. За энийг хэлдэм гэд биеийг хөдөлгөж те. Ингээд улаач одоо онгод хоёр хоорондоо харилцагтайгаа болоод ирж байгаа гэсэн үг юм байна. Би ингэж бодож байгаа юм харин онгод ингэж бодож байгаа юм байна. Энэ бол онгодын бодол юм байна ч гэдэг юм уу те. Тэгж одоо ойлгож ирдгээ гэж байна. За тэгэл овоо урагшлаад л ийм юм хий, тийм юм хий, ингэж зүүдэл гэж байтал нэг өдөр паг болно гэж. Яасан гэсэн чинь замбын ажил хэцүүлээ. Миний ажил дарга нь ингэж байна, төр нь ингэж байна, өөр ингэж байна гэд нөгөө улаач ч юм уу алга болчихно гинэ. Тийм хурал дуудаж ийн инээ тэрэ гэд ингээ алга болчихдаг гинэ. Тэгээд өргөөнд хөвтөөд байж байтал эхлээд дахлаа овоо солино гэж байна. Нөгөө өргөлөөс нь хүртээд л овоо явж байна. Удалгүй дахлаа солихоо болоод сүүн гашлаад ээдэж эхэлнэ. Сүүлдээ хатан хөгцөрнө. Тэгээд онгодоо мартна. Тэгэл нэг өдөр яасан юм гэлтэй. Багш гэдэг амтнтайгаа тааралцсан юм уу яасан ухаан орсон юм шиг л дахлаа солиод буух гэж оролдоно. Тэр үед би дахиад буух гэж төсөөрч гэрсэн байна. Нөгөө би чинь жилчгсэн байна. Дахиад л эхнээс нь эхэлтэн дээ. За ийм л хөвгтэй юм болдго юм да гэж байна. За үүнтэй холбогдуулаад нэг асуулт асуусан байна. Улаач. За буурлаа буулгасан байж байтал одоо дахиж ингэж хийцэн нүтгэхгүйгээр дахиад өөр буурал ингэж одоо бид ингэж орцсон байдаг. Энэ яагаад ингэж юм болоо гэж асуусан байна. Улаач бол ойлгохдоо хийцнүүдэд нэг буурал нь буугаад гарч явчаад дахиад өөр буурал буулгахад дахиад эхнээс нь хийцнүүтэх ёстой гэдээ ойлгож итэл тэгээгүй байхад хийцнүүдийг байх ингэ солигдчихдаг. Энэ ямар учиртай юм болоо гэсэн чинь онгод хариулсан байна. Өвгөд би сууж байна гэтэл нөгөө онгод ороод ирнэ. За горгүүдээ хөгшөө энэ улаачсаа ухаарахгүй нэ. Яалтаас чи нэг үзнэ үү гэхээр тгийгээд хөлнөөс эвтэйхэн татаад гарыг чи харин тэгнээд эвтэйхэн үлдчихээ. Дахиж хийц нүтх гэж гай юм байна гэд. Тэгээд хөлнөөс татаад эвтэйхэн солигдоод хүмүү нэг хувцас сольж өмсөхтэй адилхан солигдчихдаг гинэ. Тэгээд нөгөөх нь ороод ирдэг юм аа. Нэг нь урдаас хараад нэг нь дотроос нь хараад байна л гэсэн үг те гэж байна. Горгүй энэ ч дими улаач байна. Тэгэхээр ингээд хий биеэрээ ярилцаад суухаар арай хурдан цаг өнгөрнө гинэ. Тэгэхгүй ганцаараа улаачтай ноцтолдох шиг там байхгүй гэж байна.
бас нэлээд л золонтой ажил юм байна. Уулаачийн бийд ороод ингэх чинь нэг аюу их цаг зардаг те. Тэгэнгүүт өөр нэг өг бурлна гэдээ ирч мэрэ те. Хоёулаа нэлээд ээлжилж орж гараад баг хоорондоо ярилцаж суучих нь цаг хурдан өнгөрөөд юм аа гэж шүү. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг бол ингээд өндөрлөчээ. Ямар ч нэг иймэрхүү процесс болдгийг бол энэ бөөгийн товчон номон дээрээс л хүргэлээ. Тэгэхээр хэрвээ та одоо улаач бол те энэ эсвэл энэ зүйлийг сонирхдаг бол энэ бөөгийн товчон ном бол ерөөсөө л гарын авлага. Энэ номыг бүх улаачид уншчихад бол зүгээр санагддаг. Тэгээд энэ улаачид маш их асуултууд байдаг байх гэж одоо амьдралдаа анхудал тийм юм товчирч байгаа учраас тэгэхээр улаач онгодоос асуусан ингэ зөндөө асуулт байна л да энэ номон дээр сонирхолтой. Энийг дараагийн дугаар дээр хүрэх үү яах вэ? Та бүхэн минь юу гэж бодож байна? Байнгын сонсогчид дундаа private Facebook group байгуулчих гэсэн. За тэрэн дээр тэр группийн хүмүүс маань их сонирхол тэн дээр дэлгэрүүлээд яриад өгчөж бас болох юм. Тэгээд тэр группт маань яаж орохыг гэхээр дугаар болгоныг сонсоод одоо дор хаяж нэг 8 дугаарыг сонсоод таалагдсан бол donation дансанд бага хэмжээний 8-аас дээш өргөл өргөсөн одоо байнгын сонсогчдоо тэр групптэй оруулаад явахаар босон байгаа. За тэгээд дараагийн дугаар чинь заа юу яа баг сонгуулийн дараа юм шиг ба шүү дээ. За тэгэхээр сонгуул тэр нэр нэг юм жоох юм хэлчих үү. Хүмүүс тэр нөгөө хар машины тухай их ярьдаг да. Хар машин чин ловер гэд ярьдаг. Ямар ч мэдээлэлд цензуртэй хандах ёстой гэж манай өвөг дээдс ярьдаг. Тэгэхээр би бол энийг бас 2-3 талаас харах ёстой гэж би бодоод идэв. Одоо энэ жил чинь бүх хэсэгт гараар давхар тоолохоор болсон байхгүй юу. Өмнөх сонгуульд болохоор хар машинаар тоолдог. Тэгэнгүүт сонгогдсон буюу одоо нэг зарим нэг хэсгийг суглагаар ч юм уу сонгонгуудаа тэр хэсгээ ингэж төвөрлөж гараар тоолж үзчих байсан байхгүй юу. Одоо энэ жил болохоор хар машинаар тоолно, дээрээс нь бүх хэсэгт гараар давхар тоолохоор болсон шүү. Энийг мдээгүй нэлээд олон хүмүүс байх шиг байна. Мэдж байгаа ч хүмүүс байх шиг байна. Тэгэхээр давхар ингэж тоолж байгаа тохиолдолд тэнд булхаа гарах бол бараг л боломжгүй гэсэн үг. Ягаад тэгэхээр тэр тооллогыг дуусгах хүртэл бүх намуудаас байгаа иргэний нийгмээс ингэж байгаа. Дээрээс нь камертай байгаа тий. Иргэний оролцоотой ямар дасгалал масгалч билээ. Би яг тэр хүүхний ярьж байгааг бас сонсон. Бид нар ингэ гараар тоолоход дуустал бид нар тэнд байж идэх юм аа гэж байгаа байхгүй. Бас аюу хэцүү ажил юм бэ лээ. Тэгэхээр бид бүгд аливаа мэдээлэлд ингэж цензуртэй олон талын их сурвалжаас мэдээлэл авч эрүүл ухаанаар дүгнэлт хийдэг байх нь чухал байгаамаа. Тэгэхгүй тэгэл манын өөрснөө гаргасан байх ч магадaltaй ийм зүйлс ингэж тархиас хитрхи угаалгаж тууширч болохгүй маа тий. Тэгэхээр энэ жил бол гараар тоолно. Тэгэхээр ловер байх магадлал бол бараг л миний хувьд бол байхгүй гэж бодож байна. Тэгсэн чинь зарим хүн болохоор бас тэгж яриад байна. Тэр сандлын хуудсанд чинь ингээд бид нэр бөглөөд хийчингүүд бидний санал хийсэн юмыг арилгаад өөрөөр ингээд засах боломжтой тэр арилдаг бал маллаар одоо зуруулсан байх юм бол тэгнэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хуудсыг чинь тэр машинаас гаргаж аваад одоо хин тэр олон хяналт хийж байгаа тий бүх намуудаас байгаа иргэний нийгмээс ингээд байгаа. Дээрээс нь камертай байгаа тий. Камер өнцөг болон ингээд стандарттай тавьсан байгаа шүү дээ. Тэгээд тэр камерыг үнэхээр маргаан гарвал шүүгээд үзэх бүрэн боломжтой. Одоо тоом он үнэхээр зөрүүл шүү дээ. Хин тэр одоо олон хүмүүс харж хахад тэр хууцыг ингээд арилгаад засаад суух. Тэр зассан тоон бас яг тэр хар машиныхаа тоотой тэнцүү байх хэрэгтэй бааш таарна да. Тэр хоёрыг тэгж тэнцүүлж засах боломж бол зүгээр хар ухаанаар босон ч гэсэн айгүй хэцүү санагдаад байна. Хэрвээ тэгж болдог гэж үзвэл за би тэр дотор ингээд засдаг хүн бай гэж бодъё л тэнгүүт за би чинь нэг нэг хүн хэдийг засах юм тийм үстэй. За 3 хүн тэр засаад байдаг гэж бодъё. Тэгэхээр 3 хүн нэг нь тэр тоолох хугацаанд хэдийг засах уу? Хүний хараа одоо нүднээс далбар хэдийг засна гэсэн үг үү? Нэг л боломжгүй санагдаад байгаа зү. Хүнээс нууж агаад засна. Тэгээд засаад нэг хүн одоо хэдэн зууг засвал хэдэн мянган хэдийг засах юм бэ те? Тэр чинь бүр томсгосон тойрогчин хэдэн 100 мянган хүний саналыг нэгтгэжиж дүн гарах гэж байгаа ш. Тэгэхэд хэдэн хүн ингээд нэг хэдэн зуугаар нь засаад амжих уу? Тэрийг өөрчлөх хэмжээний засалт хийж чадах уу? Тэр засаж байгаа чинь дээрэс нь хар машинтай тоонд харах хэрэгтэй зү. Таарахгүй бол бүх асуудал үүсээ тэр камер гэ буу юм болно нэстэ тий. Тэгэхээр энэ бол ерөн бол ингээ бодохоор боломжгүй харагдаж байгааз. Тэгэхээр бид бүгд энэ хар машины ловер гэдэг дээр энэ жил бол би бол яач байсан боломжгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ нь тархиа угаагдаж саналаа өгөхгүй байваа манайхаа. Бид нар ялангуяа залуучуудын санал бол маш чухал байна. Тэгээд хүнээ сайн судалж агаад сонголтоо зөв хийхийг уриалж байна. Тэгэхээр дугаар нь хаалгаж явал мэдээж шеэрлээд өгөөрэй. Тэгээд donation-ы тоноос хамаарат та бүхэн Facebook private group-д бол ороод явна. Тэгээд тэн дээр болохоор сонсогчдын одоо номноос гадна мэдхийг хүссэн асуултанд би тэн дээр бол хариулаа явъя гэж бодож байна. За сая бол нэлээд хэдэн лайк авсан нэг асуулт байсан.
лам нарын ингээд уншиж байгаа ном байна. Яг ямар учиртай тийм бэ? Хүнд яаж нөлөөлдөг юм бэ? Яаж тэр засал болно гэж тэрийг үзэх үү гэх тийм асуулт байсан. За энэ талаар хариултыг бид private group дээр яриа гэж бодож байна. Гэхдээ манай энэ дугааруудыг алгасалгүй сонсон хүмүүс бол бараг хариултаа мэдж байгаа бах энэ асуултын хариултыг. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.